Сайн бацхан уу? Гуйн подкаст тавтамаар л би хөтлөгч Зан Азрын Дүлгэн Зөл байна. Бид энэхүү подкастаараа Унгар дахь Монгол сургууль болох Гуймын талаар Унгарт байгаа монголчуудаа болон нийт монголчуудаа хүргэх, Унгар улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудынхаа ололт амжилт туршлагыг хуваалцах, Унгар улсын талаар мэдлэг мэдээлэл хүргэх зорилготой эхлүүлж байгаа. За, сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна. Өнөөдөр бид маш онцгой зочидтой байгаа. Намсрай Исүгэн ирсэн байгаа. За, Намсрай Исүгэн хоёр сонсогчдоо өөрсдийгөө танилцуулаарай. Намигийн аавын нэр нь хэм бэлээ? Баяраа. Баяраа. Ил Баяраа. Миний аавын Дашка гэдэг. Аавын Даш. Ариука. Намигийн ээж хонгорцол. Хонгорцол гэдэг. Ээж маань багш. Ээж маань намигийн ээж нь багш тий? Манай ээж сурагч. Исүгэний ээж нь оюутан тий? За хэдүүлээ өнөөдөр айгүй гоё зүйлүүд энэ талаар ярилцсанаа. Та хоёроос надаас юм асууж болно шүү за. За хаана явах их жаргалтай байдаг вэ? Би ээжтэйгээ гэртээ байвал их жаргалтай байдаг. Чи болохоор? Би найзтайгаа уулзаад тоглох, хөл бөмбөг тоглох их. Тийм үү. Миний хамгийн дуртай спорт нь бол хөл бөмбөглөө. Исүгэнийх болохоор? Нөхөр аваад тэгээ волейбол тоглох. За Исүгэн дүүтэй тий? Дүүг нь хин гэдэг лээ? Имүжин. Аав ээжтэйгээ дүүтэйгээ Унгар улсад амьдардаг. Нами болохоор? Би яаж Унгар хэлсэн хэлэх ингээд ээж уг нь энд оюутан бол сургаа ирсэн. Аавтайгаа би Монголд байж байгаа. Аавтайгаа ирсэн. Тэгээ аав ээж зөвхөн англиар би энэ 4 настай байхдаа Унгар сургуульд очиод 2 жил жил Унгар сургуульд явхад ямар байсан? Чамд хамгийн түрүүнд санаанд орж байгаа хамгийн гоё үйл явдал нь юу вэ? Би найзтайгаа тоглосон. Чи найзуудтайгаа яаж тоглодгийг? Хөл бөмбөг амар сайн тоглолдог. Тэгээ хоолоос хөл бөмбөг өсгөлөө би толгоороо захаа авчихдээ. За Исүгэн яаж тоглох дуртай вэ? Юмужин дүүтэйгээ зөндөө тоглодог бах тий? Бэлбэр тоглох дуртай. Тэгээ бас дүүтэн найзтай. Исүгэн юу хэлэх гэж байгаа лээ? Миний найзтай Бианка Эмма тэгээ бас Кира Эстер зөндөө найзтай юм биш тий? Исүгэн найзуудтайгаа яаж тоглодог вэ? Найзтайгаа хөгжүүлэх дуртай. Хөгжүүлнэ гэхээр юу гэсэн үг юм Исүгэн? Хөгжүүлнэ гэхээр хам тоглоод Монгол тоглоом сургалдаг. Бид нар аль улсад амьдардаг лээ? Монгол Чингис хааны хаан. Одоо аль улсад амьдарч байгаа лээ? Унгар. Европын ТV Унгар улсад амьдарч байгаа. Гэхдээ Монгол улсны Аз ТV. Тийм, Монгол улс маань Аз ТV гэдэг бид нар. Вьетнам тэгээд Солонгос. Бид нар Монгол хүмүүс тий? Тэгээд тийм Монголыгаа хайрлах хэрэгтэй. Тийм. Та хоёрт Монгол гэхээр хамгийн түрүүнд сандаг зүйл чи юу вэ? Би их Монгол хоолнууд идэх. Жишээ нь миний хамгийн Монгол дуртай хоолнууд бол банш, сүттэй сайтай. Гэхдээ би цүнгийн сайн уудаггүй. Тэгээд би хуушуур, наадамд хуушуур идэх дуртай. Бас цагаасаа бууж идэх дуртай. Тийм бороо алан амар. За Исүгэн Монгол гэхээр хамгийн түрүүнд санаанд нь ордог сандаг зүйл нь юу вэ? Монгол дээл үү? Би 3-4 ч юм уу стадаа ээжтэйгээ адилхан дээл үзчихсэн. Тийм үү. 3 настай ээжтэйг ижилхэн дээл үнсэн юм уу? Ямар гоё юм. Би харин нэг адилхан ээж автаа гэр бүлээр адилхан юм хүмүүстэй Супермен гэсэн нэг улаан нэг цамц байдаг. Зөвхөн ястай гоё яриа эхлүүллээ. Гуйм сургууль маань ямар сургууль илээ? Монгол хэлний сургууль. Монгол хэлний сургууль. Бас англи хэл ордог. Өөр юу алдаг? Монгол бүжиг ордог. Та хоёр бүжигэнд дуртай юу? Дуртай. Монгол бүжиг нь
Тийм үү. Бид нэр тайзан дээр бүжиглэн. Оо, та хоёр чинь нэрээ хоёулаа тайзан дээр бүжиглэн тий? 11 сарын 26-нд тэр бүжгэнд их дуртай байгаа юу? Ааха, амар амархан байдаг ш. За. Тэгээд Монгол бүжиглэхээр та хоёрт юу нь гоё яадаг вэ? Хөдөлгөөн. Эсвэгэнд юу нь гоё вэ? Ааха. Та ямар ол идэх дуртай вэ? Монгол олон дундаас? Би Монгол олноос бантан дуртай шүү дээ. Ой, би нэрэн бас бантан дуртай. Би имээ маань штэ баян бантан иж үсчихсэн баталчид. Тэгээд Батүлцээ дөө. Аха, баталчид тэгээ өндөг имээ гэдэг. Адарч өгөө тэгээ оюун болор тэгээ азуу байна гэдэг. Маргагийн манай найз маань байдаг. Тэгээ би тэд нартайгаа амар их тоглох дуртай. Миний дуртай монгол хоол нэр бол миний имээ нөгөө бөөрийнхөө шиг гэдэг. Тийм үү. Бөөрийнхөө ширнд юу ардаг лээ? Мах. Ааха. Тэгээ гурил. За, Есүг нь дахиад айгуу гоё санаа яриа гаргаж ирлээ. Та үсгэлийн баяраа хийсэн шүү дээ, тий? Сургууль дээрээ. Тэр болсон болов уу? Есүг ямар үсэг болсон юм? Үсэг. Намсраа? Үнэг үсэг болсон юм уу? За, та хоёр гүйм сургуультай хэддэх өдөр ирдэг лээ? Хагасаа өдөр алга ирдэг. За, хагасаа өдөр ирэх болгонд та хоёрт ямар санагддаг вэ? Гүйм сургууль нь? Ааха. Үнэхээр сурандаа, таагаа сурандаа. Ааха. Англи хэлээр сурандаа гэ. Ааха. Тэгээ бас монгол хэлээ. Ааха. Намид ямар байдаг вэ? Намсраад? Тавар амар гоё. Ааха. Бас бичиг унших дуртай. Ааха. Тэгээ бас тэгээ англи хэлээр сурахтаа нэг англи үг сурсан. Тийм үү. Ямар үг сурсан юм? Summer. Гэ юу гэсэн үг лээ? Сургууль дээрээ ирээд юу хийдэг талаараа нэг өдрөө яаж өнгөрөөдөг талаараа хэлээдэх үү? Хинэн төрүүлж хэлмээр байна? Би. За, Есүгийн эхлээд яри. Нэг өдрөө яаж өнгөрөөдөг лээ? Би эхлээд англи хэлээр сураад тэгээд дараа нь таны хэлдэг. Дараа нөгөө монгол хэлтгснээ дараа нь бүжиг. Ааха. Хамгийн дуртай нь аль нэ? Есүгний. Монгол хэл. Ааха. Монгол хэлний хэн багш нардаг лээ? Хонгороо багш нардаг тий? Гой та хоёр хүүхдүүдтэй тоглох дуртай юу? Би энэ дуртай гэлгүй. Би хангэр. Хангэрэлтэй тоглох дуртай юу? Есүгийн хинтэй тоглох дуртай вэ? Диск. Би дискнэтэй тоглох дуртай. Ааха. Дискнэ гэлөө аваач ямаараа тэгээ гэлөө нацах дуртай. Би ягаад тэгвэл би нэг найз нэг том агаад 12 11 настай нэг 2 агаатай тоглох дуртай. Тийм үү? Ирмэн жингүү. За. Ирмэн жингүү содонгогийн багшийн хүүхэд. Санкин та мэдхүү. Ааха. Түрүү жил нэрээ Солонгоо багш нь тайдад хичээл ордог гэсэн тий? Ямар тэр гоё эсэн үү? Хаста гоё. Миний хамгийн дуртай хэдэлээ. Ааха. За, та Монгол зургийн хичээл дээрээ юу хийж байсан? Юм зорж байсан. Хамгийн их санаж байгаа нь юу байна? Хамгийн их санаж байгаа нь өөрөө нэрийг ингээд бичсэн гоё юм. Тийм үү? Хөөх монгол бичгээр үү? Монгол бичгээр өөрөө намайг бичсэн. Пөө ямар гоё намсраас бичсэн үү? Надад хоёрхан шүтээсэн. Хоёрхан шүтээсэн. Намсраа гэж бичгээд үү? Яагаад тэгдэм бэ? Намсраа гэхээр 2 аа байгаа болохоор тэгээ 2 шүд бичиж байгаа нь тий? Есүгэн. Байхгүй. Есүгэн гэхээр хэдэн шүдээсэн? 2 эсэн үү? Есүгэн байхгүй. Бага шүү. Байхгүй. Есүгэн гэхээр 2 шүдээсэн юм шүү. Үгүй байхгүй. Үсгийг бас шүдээр хичдэг шүү тий? Тийм шүү. Ийм сурж байгаа. Ийм үсгнүүдийг тэг ялгаж байгаа. Тэгээд бид тийнд байгаа энэ үсгээр төгссөн үсгнүүдийг өнөөдөр хамгийн сүүлд нь дуулахны тэмдэг тэгээ тэднэртэй дууссан байгуу. Тэгээ урд идэ
ийн бас хамгийн ард жижиг гэсэн тий дараа нь урд и тэгээд дараа нь ил үгүй үсгээр эхлээд дараа хамгийн сүүл нь ил. За Есүгийн намсрын хоёрт монгол хэлээр ярих нь юу нь гоё байдаг вэ? Би За нами Есүгийн хэлчихсэн хэлдэ. Анаад хайртай шүү тий. Анаа нь хэн блэ? Анаагийнхаа нэрийг хэлчих. Янчка анаад хайртай шүү. За. Надад бүр амар их өвөө байгаа. Би өвөө хурлаа. За. Өвөө тэгээд штэ надад аби өвөө тэгээд манай ави аав тэгээд хоёр тэгээд ээжи аав тэгээд нэг өндөр ээжи өвөө тэгээд нэг аав өвөө агаа тэгээд гурван харин их чи юу яадаг имээ юу? имээ. Тэгээд би имээ. Надад гурван ээж. Тэгээд ави ээж. Тэгээд авийнхны имээ. Оо ямар гоё юм бэ тий? Ээжийнхэн имээ ахгүй. За. Миний ээжийн имээ байгаа. Тийм үү, ямар гоё юм. За та хэд Унгар улсад амьдраад Монголд харж байгаагүй очиж үзсэн гоё сайхан зүйлээсээ найзуудтайгаа хүмүүстэй хуваалцаж. Би Унгар улсын хамгийн дуртай ордон нь Сандштван тэгээд Сандштвагийн ордон тэгээд парламентын голын хажууд амар гүрэн дээр харах дуртай. Юу нь гоё вэ? Би магтанаас идээд харах дуртай. Тийм үү. Есүгэнд юу нь гоё вэ? Миний хотод Сиси ордон байгаа. Сисигийн ордон байдаг хотод Есүгэн амьдардаг тий? Тэр Сисигийн ордонд очижсэн үү Есүгэн? Очижсэн бүр баяраар очижсэн. Яста гоё юу? Тэгээ бас би цэцэрлэгийнхаа аяллаар очижсэн. Ямар гоё юм бэ. Тэгэхээр Унгар сургууль цэцэрлэг нь аяллаараа музей, түүхэн ач холбогдолтой газраараа зөндөө очдөг гэсэн үг юм байна тий? За өөр. Тэр үеийн музей, тэр үеийн сургуулийн музей. За. Тэгэхээр Унгарт байгаа Монгол байдгүй гоё зүйл нь тэр байна тий? Монголын гоё зүйл нь тэгээд имээтэйгээ хөдөө явах. Монголын гоё юм нь имээтэйгээ хөдөө явах. Намигийн хувьд би нэр аадарч өгөө тэгээ ундаг имээтэйгээ ингээ баталцыг ингээ бүр цаана тэгээ гол усын тийш ичид нэг ингээ Монгол гэрт ханжижсэн машин дотор би машин дотор гурлаа онсон хоёр хазаад Оюнбатар анаа маань харин Монгол гэртээ хонсон. Монголд байдаг гоё юм нь юу вэ? Чингис хаан үгүй Баатруудын талбай. Баатруудын талбай Унгар. Сүхбаатарын талбай гоё юу? За Сүхбаатарын талбайд аав ээжтэйгээ зөндөө очсон уу? За эсэг. Сүхбаатарын талбайд манай аав ээж. Тэргээ авч өмсөд. Тийм үү. Гэхдээ би Монгол гэрт хоноогүй гэсэн чи би нэг ээжийнхаа аавынхын гэрт нэг Монгол гэрт хонжсэн юм шиг. Тэр ямар байсан? Гоёсэн. Тэгээ би бүр амар их шумуулна одоо нүрээ. Тийм үү. Тэгээ шумуулна. Зөндөө шумуулна дазуулсан уу? Зүүн агаарсан болохоор. Модон дунд амьдардаг. За Есүг аавынхаа ажлыг жоохон дэлгэрүүлээ яар. Аавынхаа ажил дээр очиж исэн гэсэн тий? Аавынхаа ажил дээр очиж хувцсыг авч ирсэн. Тэгээд аавынхаа төсөө дээр хувцсыг авсан. Хатата Америкийн гэдэг байсан. Ямар гоё юм. 2 настай ахтаа. Тийм үү, ямар гоё юм. За тэгвэл одоо энэ хэдүүлээ Унгарт байгаа Монгол сургууль дээрээ Монгол хэлээ, Монгол бүжгээ, Монгол зургаа гэж зөндөө юм сурж байгаа тий. За хэдүүлээ багш нартаа, найзуудтай хандаад юу гэж хэлэх вэ?
Хатаач багшаа. Аха. Эсвэг Манай сургацаагаад баярлаа. хамт сурахад найзууд нь ямар байдаг вэ? Монгол найзуудтайгаа сурахад? Гэхдээ миний дуртай хамт тоглодог монгол хэлний найз маань тэр нь хин гэдгийг хэлэх үү. Гэхдээ тантай хамт сая 200 гараад ясан хин бэ? Сүлдээ юу? Ааха. За. Эсвэг Том сүлтэй шүү, том. том сүлдээ. Би тэрэтэ хамт тоглох таттай. Гэж орж яхад ямар байсан эсвэгэнд? Бүгд жоо гоёсэн. Тэгээд ээж миний зургийг аваад нэмээ яваад. Аха. За. Намид анх Монгол сургуультаа явахад ямар санагдчихсэн? Би бодохгүй. Аха. Надаа Аха. ямар санагдчихсан гэлгүй. Аха. Эмэр гоё. За. Яагаад тийм гоё яасан? Яагаад гүйл вэ штэ? Аха. За. За. Яагаад гоё яасан бэлээ? Монгол сургуультаа явж эхлэхэд? Яагаад гэвэл би ингээ монголоор уншиж бичиж сурсан болохоор бас монгол үсгээ чэйжсэн. Оо, ястаа сайн. Ястаа гоё юм штэ, тий? Хэдүүлээ аав ээжтэй баярлаа гэж хэлээдэх үү? Аав ээж маань бид нарыг хагасаа өдөр болгон хичээлд маань авчирж өгдөг, тий? Тэгээд аав ээжтэй эсвэгэн бас дүүдээ үг хэл. Аав ээж Баярлаа. өнөөдөр ярилцсан эсвэгэн намсраа хоёртаа маш их баярлаа. Маш их баярлаа. Баяртай, найзуудаа баяртай гэж. Баяртай. За, гурлаа цог баяртай гэж. Баяртай. Дараагийн дараа уулзъя. Дараа уулзъя. Баяртай.